За сайн байцгаана уу. Өнөөдрийн бичлэгээрээ альва веб хуудсан дээр байршуулсан байгаа Excel файлыг R руу яаж дуудаж оруулж ирдэг талаар бол үзье. За тэгэхээр жишээ болгоод Монголын хөрөнгийн биржийн веб хуудас MSC CGM энэ хуудсан дээр байгаа. Уг биржид бүртгэлтэй 200-аад хувьцаат компаниудын санхүүгийн тайланг яаж оруулж ирэх талаар бол үзье. За тэгэхээр тайлан бол бид нэр хувьцаат компаниуд гэсэн энэ зэвсэн дээр доор судалгаа гэсэн хэсэг байгаа. За судалгааны доор хэсэгт бол санхүүгийн тайлангийн нэгтгэл гэсэн юм хэсэг байна. За тэгэхээр санхүүгийн тайлангийн нэгтгэл гэдэг маань болохоор үндсэндээ одоо бүх компаниудын бүртгэлтэй байгаа бүх компаниудын за хөрөнгийн биржид өгсөн болон сангийн яамд тураалагсан санхүүгийн тайлангийн хураангуй мэдээллүүд гэж ойлгож болно. За тэгэхээр бид нар энэ дээр нийтдээ 2009 оноос 2019 он хүртэл 10 жилийн тайлан байна. За эхний 4 жилийн хувьд болохоор энэ жилд нэг удаа тайлан гаргадаг байсан бол за эхний 5 жил байна те. За сүүлийн үед бол хагас жилийн тайлангуудад орж ирдэг болсон байна. За R руу оруулахдаа бид нэр хамгийн чухал зүйл бол энэ Excel файлын маань байршиж байгаа хэсэг. За энэ дээр бол холбоостой байгаа. За дарах юм бол энэ маань нээгдэнэ гэсэн үг. За тэгэхээр бид энэ холбоосыг бол хуулж авах хэрэгтэй. Энэ хаягийг нь авах хэрэгтэй гэсэн үг. За copy link address гэдээ авчи. За одоо бид нар энэ хаягтайгаа байж яхад R гэдэг програм интернеттэй холбоотой. За байх юм бол тайлангуудыгаа уг програм дээр нээх боломжтой гэсэн. За R руу оруулахаас өмнө ерөнхийдөө ямар файл байдгийн бэ гэдгийг татаад нээгээд үзцгээе. За тэгэхээр бид нар бол энэ дээр дөрвөн үндсэн шит буюу одно хуудас байна тийм үү. Тэгэхээр энэ дээр бүртгэлтэй хувьцаат компаниуд байна. За даатгалын компаниуд байна. Банк ус санхүүгийн компаниуд байна. Үн цаасны компаниудын мэдээлэл байна. За тэгэхээр хэдүүлээ энэ дөрвөн шитнээс за энэ аж ахуйн нэгжүүд буюу 168 энэ компани мэдээллийг нь оруулж ирэх гэж байгаа гэж бодъё. За энэ Excel-ийнхаа хэлбэрийг форматыг харах юм бол за энэ бол эхлээд эхний мөрөн дээр бол ерөнхийдөө нэг ерөнхий гарчиг байна. За 2 дугаар мөр бол хоосон байна. За 3 дугаар мөрний бол ихэнх багнууд дээр бол мэдээлэл алга. За 5 дугаар мөрнөөс бол энэ компаниудтай холбоотой үндсэн мэдээллүүд гарч ирж байна. За 4 дугаар мөр дээрээс за 5 дугаар мөр дээрээс манай энэ Апу компаниас эхлээд нийт компаниудын маань бол балансын үзүүлэлт, орлогын тайлангийн үзүүлэлтүүд маань бас байж байна те. Тэгэхээр R руу бид нэр оруулахдаа энийг data frame буюу өгөгдлийн хүрээгээр оруулж ирнэ. За тэгэхээр энэ хоосон өснөгтүүдийг бол R өөрөө бодоод за тэгэхээр үндсэндээ бол нэг хэсэг мөрийн дараа бол манай үндсэн мэдээлэл бол гарч ирэх юм байна гэдгийг бид нэр анзаарах хэрэгтэй. За одоо бид R Studio-го нээчээ. За R Studio дээрээ бид нэр одоо скрипт буюу програм бичиж энэ дээр өгөгдлөө оруулж ирье. За тэгэхээр би хоосон скриптийн файл биччихлээ. За энэ дээр бидний ашиглах команд бол download file гэсэн ийм програм байгаа. За тэгэхээр би down гэж бичингүүд надад бол санал болгож байна. За хоёр зүйлээс би эхнийг нь бичиж сонгох гэж байгаа учраас би зүгээр tab гэдэг тавчийг нь дараад гүйцээж эхлэе. За энэ download file гэдэг нь болохоор файл татах гэсэн ийм мэдээж бол утгатай зүйл байна. За тэгэхээр энэ ямар функц юм бэ, ямар аргумент авдсан бэ гэдгийг бид нэр харахын тулд одоо жишээлбэл бид нэр курсороо уг командын нэрэн дээр байрлуулж байгаа. F1-ийг тавчаад харах юм бол энэ файлын маань бол энэ командын маань ямар аргумент авдаг нь бол энэ дээр харагдах юм байна. За тэгэхээр энэ дээр үндсэн хамгийн нэгдүгээр өгөгдөл бол аргумент бол URL гэж байна. За тэгэхээр энэ бол бидний дөнгөсөө хуулж авсан манай өгөгдөл байгаа. Энэ хаяг байгаа. За дараа нь болохоор энэ дээр
dest файл гэж байна. Энэ бол destination файл. За энийг компьютерийн хаана хадгалах юм бэ гэдэг талаар команд өгөх хэсэг байна. За дараа нь болохоор method гэсэн юм арга байна. Тэгэхээр энэ бол яг яаж даунлод хийх талаар бол заавар авдаг ийм арга байна. За тэгэхээр одоогоор бид нэр үндсэндээ эхний 3 аргумент байхад л бол үндсэндээ хөрөнгийн бирж байгаа веб хуудасаас Excel файлыг бол татах боломжтой. За дараагийн хэсгүүдийг бид нар бол үл оошиж болно. За мэдээж тэрийгээ бид нэр илүү одоо нарийн веб хуудасаас, за пассворд нэгтгэх веб хуудасаас гэх мэтчлэн өгөгдөлт чадж байгаа тохиолдолд бид нэр яг ямар өгөгдлүүд авдсан бэ, аргумент өгдсөн бэ гэдгийг нь болохоор энэ доошоо үргэлжлүүлээд харж болж боломжтой. За тэгэхээр энэ дээр бол эхлээд URL гэж юм байдаг юм байна. Дараа нь болохоор dest file гэсэн юм аргумент авах юм байна. За би санал болгосныг нь тайбаар сонгочихъя. За энэ дээр бол бид нэр ямар нэгэн нэр өгөх юм бэ, тэ. За тэгэхээр дараа нь бид нар болохоор mode гэдэг дээр нь бол бид нар за тэнцвүүгээд над санал болгохоор навчий. За энэ дээр бол бид нэр ерөнхийдөө веб хуудасаас Excel файл татахад бол WB гэдэг ийм сонголтыг хийхэд бол боломжтой. За ерөнхийдөө ямар ч Excel файл татсан. За баг энийг баг өөрчлөх шаардлагагүй байх гэж бодож байна. За тэгэхээр бид нар URL маань юу вэ гэдгээ бол хэлж өгөх ёстой. За тэгэхээр бидний URL гэдэг зүйл болвол за би энэ дээр утга оноочи. За бидний түрүүний хуулж авсан вебийн линкийн хаяг байгаа. За би тэгэхээр энэ дээр тодорхойлох цагийн дотор нэг ийм зураастай. За тэгээд түрүүний хуулж авсан файлаа бол биччихье. HTTP. За энэ бол ийм нэртэй Excel файлтай гэдгсэн байсан. За тэгэхээр бид нар бол одоо энэ download файлынхаа эхний хэсгийг нь бол ингээд аргументийн эхнийдгээр аргументыг нь бол олчлоо. За дараа нь болохоор хаана хадгалах вэ гэдэг зүйлээ бол өгөх ёстой юм байна. За тэгэхээр би энэ дээр бол энэ Excel файлыг ер нь бол R-д оруулж ирээд, за би өгөгдлийг нь R-д оруулаад тэрснийхээ дараа бол би уг Excel файлыг ашиглах зорилгогүй байгаа гэж бодъё. Тэгэхээр би бол энийг зүгээр төр зүрийн фолдертай хийж аваад, за тэгээд устгахчих тийм зорилготой байгаа гэж бодъё. За тэгэхээр би бол энэ дээр temporary гэдэг ийм нэртэй файл үүсгэчихье. За энэ бол temp файл байна. Төр хугацааны файл. За тэгээд энийг бол ерөнхийдөө төрлийн зааж өгөхгүй. За ерөнхий зүгээр л TMP гэдэг нэртэй. За төр хугацааны файл гэж заагаад өгч. За энэ дээр бол бид нар тэгэхээр TMP гэдэг файлынхаа нэрийг бол энд бичиж өгөх юм байна. За үндсэндээ бол ингээд бид нэр хоёр дахь аргумент маань бол болчихж байна. Тэгэхээр бид нар URL гэдэг хаягнаас өгөгдөл татна. За үүнийгээ бид нар болохоор компьютерийнхаа төр фолдерт бол хадгалах юм. TMP гэдэг нэртэйгээр бол хадгалах юм байна. За тэгэхээр энэ маань бол Excel файл. За одоо бид нэр Excel файлаа яаж R руу оруулж ирэх вэ гэдэг байна. За энд ашиглагдах маш чухал пакэж одоо илгээмж юм уу? За багц. За зарим хүмүүс бол бид нэр өмнөх хичээлээр бид нэр багц ярьсан байгаа. За гэхдээ санхүүтэй холбоотой болохоор бид нэг портфолио буюу портфолиог бид нар бас багц гэдэг. Тэгэхээр магадгүй зарим хүмүүс юм болохоор илгээмж хийдэг. Монгол орчуулга илүү зохимжтой байж магадгүй. За одоогор бол бид нар багц юм уу эсвэл илгээмж гэдэг ерөнхийдөө бол яриа явчих. За тэгэхээр энэ дээр бид нэр read Excel гэсэн Excel-ийг унших юм багцыг бол суулгасан байх хэрэгтэй. За суулгацсан байгаа тохиолдолд бид нар бол энийг шууд дуутах хэрэгтэй. За тэгэхээр би read Excel гэдэг над миний компьютер дээр бол энэ пакэж энэ илгээмж бол суудсан байгаа учраас энэ багц суудсан байгаа учраас надад бол шууд харагдаж байна. За тэгэхээр би хоёр дахийг сонгож байгаа. За тэгэхээр энийг сонгоод авчих. За хэрвээ суугаагүй байх юм бол бид нар бол мэдээж та нар санаж байгаа бол install packages гэж хагаад хоёрын тодорхойлох цэгийн дотор бол read Excel гэсэн нэрийг нь бичээд энэ пакэжийг бол суулгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо нэг нь суудсан байгаа учраас би энийг идэвхгүй болгочих. За тэгэхээр нэг хоёрдугаар мөр маань болохоор энэ Excel-ийг R руу уншиж оруулдаг. За энэ пакэжийг бол дуудаж гин, номын сангийн дуудаж гин. За дараа нь болохоор бид хаягаа өгч гин. Төр файлынхаа нэрийг өгч гин. За тэгээд тэр өгдлөө бол дуудаж гин. За одоо бид нар юу хийх ёстой вэ гэхээр
Excel-ийнхаа файлыг төр юунд хадгалагдсан байгаа. Төр хавцсан хадгалагдсан файлыг R руугаа дуудаж ирэх юм байна. За тэгэхээр би энэ дээр бол data set гэдэг нэрлэлчээ өөрийнхөө имийг дээр. За data ч гэсэн болж байна. За data гэдэг бол за юу байх вэ гэхээр энэ бол read Excel байна. Read Excel гэдээ байж байна. За энэ бол энэ бидний номын сангийн нэг команд байгаа. За тэгэхээр та нарын яг ямар аргумент авдсан бэ гэдгийг мэдхийн тулд өмнөхөөрөө за MATLAB-тай мөн адилхан F1 тавьчаа энэ курсорыг уг командын нэрэн дээр ханивчиж явах тохиолдолд бол таарч байна. За Excel гэдэг бол ямар аргументууд авч болдог вэ гэдэг талаар энэ дээр бол нэлээд дэлгэрэнгүй тайлбар байна. За тэгэхээр бид нар бол эхлээд бол замаа заах юм байна. Яг ямар файлыг оруулж ирэх гэж байгаа юм. За дараа нь болохоор хуудасныхаа нэрийг, шийтнийхаа нэрийг Excel файлынхаа зааж өгөх юм байна. За тэгэхээр энэ бол нэрээр нь зааж өгөх болно, эсвэл дугаараар нь зааж өгөх. Тэгэхээр хэрвээ та нар санаж байгаа бол бид нэр 4 хуудастай Excel-ийн файл байсан. Тэндээс аж ахуйн нэгжүүд буюу хувьцаат компаниуд буюу аж ахуйн нэгжүүд буюу нэгдүгээр дээр хуудсыг нь бол сонгохоор бид нар бол ярьсан байгаа. За тэгэхээр энэ дээр read Excel гэдэг команд тавьж хагаад за бид нар temp гэдэг файлынхаа нэрийг бичнэ. За энэ дээр бол 1 гэдэг командыг 1 гэдэг нэгдүгээр хуудсыг нь зааж өгнө гэсэн үг юм байна. За тэгэхээр энэ 6 мөртөө энэ програм маань бол үндсэндээ үндэсний Монголын хөрөнгийн бирж руу ороод за хамгийн сүүлийн санхүүгийн тайлангуудыг аж ахуйн нэгжүүдийн энэ файлаас аваад за тэгээд түүнийгээ болохоор R програмын data frame болгож оруулж ирэх ийм ажил гүйцэтгэдэг 6 мөртөө програм болж тарж байна. За тэгэхээр энийг одоо бид нар хийснийхаа дараа source гэдэг товчон дээрээ дарах юм бол за энэ 6 мөрөнд бичигдсэн командууд бол зэрэг бол гүйцэтгэдэг юм байна. За ингээд гүйцэтгэдэг. За тэгэхээр энэ дээр бол амжилттай хийлээ. За одоо 57 ГБ KB өгдлийг бол оруулж ирсэн юм байна. За манай Excel-ийн нэрэн дээр бол шинэ нэрүүд үүсгэсэн юм байна. За нэрүүд үүсгэхдээ бол 3 цэг. За тэгээд ингээд тоогоор дугаарлалцсан байгаа юм байна. За тэгэхээр бидний санах байд одоо ямар хувьцагчд ороод ирвэ гэхээр temp гэдэг энэ төр файл маань нэгдсэн байна. Тэгэхээр энэ бол манай temporary төр фолдер дотор за ийм хавцсан дотор за ийм нэртэйгээр хадгалагдсан байгаа юм байна. За тэгэхээр бид нар тэрийг нь бол харж болно те. Тэгэхээр бид нар энэ хайлтын томруулдаг шилэн дээрээ хувь гэж бичиж хагаад за temp за хувь гэж бичих юм бол манай төр хавцыг бол харуулж байгаа. За тэгэхээр энэ дээр бол төр ашиглагдж байгаа энэ одоо файлууд, фолдерууд бүгдээрээ байж гин. За тэгэхээр бидний саяны ярьдаг did фолдер бол энэ дээр байна. За энэ дээр бол бидний хамгийн сүүл үүсгэсэн төр фолдер бол ийм 58 KB гэдэг энэ файл маань байж байна. За дараа нь бид нар бол энэ KB-гээ за саяны зүйл бол харагдаагүй байж магадгүй байна. Харагдаагүй бол уучлаарай. За тэгэхээр одоо бол үндсэндээ бидний програм бол ажилласан. За баруун гарталт нь болохоор энэ төр файл. За тэгээ манай URL гээд бидний зааж өгсөн одоо энэ дээр үүсгэсэн хувьсагч утга авсан байна. За дараа нь манай data frame буюу өгөгдлийн хүрээ гэдэг зүйл байна. За бид нар нээгээд үзэх юм бол за энэ дээр нөгөө шинээр үүсгэсэн нэрүүд нь гэдэг нь энэ дээр байж байна. За 2 дугаар багнаас эхлээд Excel файл дээр өгөгдөл байсан. За тэгэхээр эхнийх дээр хоосон байсан учраас энийг шууд 1 гэд нэрлэлсэн байна. За дараа нь 3, 4, 5 гэх мэтчлийн бол явсан байна. За тэгэхээр бидний хамгийн чухал мэдээллүүд бол энэ data frame-ийн 4-р мөрөн дээрээс бол эхэлж байна тийм ээ. За тэгэхээр энэ дээр Lapo компани мэдээлэл байна. За тэгэхээр бид нар бол одоо жишээлбэл энэ зөвхөн одоо энэ өгөгдөлтөй холбоотой хэсгүүдийг нь бид нар гаргаж авах зорилготой байгаа гэж бодъё те. Тэгэх юм бол бид нар мэдээж бол энэ эхний 4 мөрийг бол устгахчиж болж байна. За тэгэхээр бид нар data 1 гэж нэрлэж хагаад data 1 гэж нэрлэж хагаад энэ маань бол
мөрнөөс эхлээд за хамгийн эцсийн мөр хүртэлх тэр дата гэсэн бид нар дата фреймийн тэр дид хэсэг болж таарж байна. За бид нар дараа нь таслал тавина. За тэгэхээр энэ болохоор бүх багнуудыг оруулаа гэсэн юм команд байна. За тэгэхээр энийг бид нар идэвхжүүлж газар ан гэдэг тавч таарчих юм бол зөвхөн энэ 7 дугаар мөр бол ажиллана гэсэн үг тийм. За тэгэхээр дата нэгийг харах юм бол одоо энэ маань за үндсэндээ бол бүх мэдээллүүд бол байж байна. За 1-р мөрнөөс бидний 168 дугаар мөр хүртэл бол манай компаниудын мэдээлэл байж байна. За 69 70 дугаар мөрийг бид нар бас устгахч болох байсан байна тийм. За энэ бол үндсэндээ бидний веб хуудаснаас Excel файлыг татаж авч